Дараагийн мэдээ. Монгол Улсын ерхий сайд Зандаг шатаар өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. За энэ үеэр Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал 2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан асуудлыг хэлэлцэн шийдлээ. За мөн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж өргөөжийг бодитоор хүргэх 300 онгийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачлагтай ажиллахыг даатгалаа. Энэ жил бид 700 сая долларын орлого олсон бол эх жил 1 сая жуулчин авч 1 тэрбум долларыг аялал жуулчлалаас олохоор төлөвлөж байна. Аялал жуулчлал өөрөө нэргүй экспорт байдаг. Энэ зорилгоор Хөвсгөл аймгийн дэд бүтцийн үйлчлэхэд ханхын чиглэлийн зам буцаад саяны шинэ эдэр чиглэлийн замыг эхлүүлэх хан хатгалын чиглэлийн зам зүүн талаараа хан хатгалын чиглэлийн зам ийм нэг Хөвсгөлөө тойрсон аялал жуулчлалын эрүүл эко аялал жуулчлалын зохис бодлого бол энд ирж гэлээ. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэгддэг 3 аймгийн нэг юм а. Тиймээс засгийн газраас аялал жуулчлалын зохис бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ерхий сайд Зандаг шатар уулзалт үеэр онцоллоо. За өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралт буюу 6-аас 10 дугаар сард гадаад дотоодын нийт 157,562 жуулчин Хөвсгөл аймгийг зориулжээ. Модон чиглэлийн зам дээр цаашаа шаарддаг. Бид бүх энийг одоо цаг хугацаанд түргэн шуурхаа онгойлгох техник хамт төхөөрөмж хөрөлцдөггүй. За түрээсийн техник авдаг. Түрээсийн техникийн одоо удирдлага мөнгө нэгдэг бид бүхэн дансандаа байнгын бэлэн мөнгө байдаг учраас цаг хугацаа алдах асуудал их байдаг. Ийм учраас одоо бид бүхэнд техникийн шинжилт хийх хөрөнгө шийдэж байгаач, техник шийдэж байгаач гэсэн нэгдүгээр хүсэлт. Найрамдал 2 зуслангийн бодлого шийдвэр ер нь одоо хаа хүрээ зогсвоо. Энэ 26 оны бодлого төлөвлөлт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо тусгагдсангүй. За энийг нэгдүгürt асууя. Тэгээд өргөжлүүлээд санал бол нэгэнт одоо энэ цаашаа өргөжлөхгүй бол Хөвсгөл аймагт байгаа 1980 онд одоо ашиглалтанд орсон 46 жилийн түүхтэй хүүхдийн уран дэс зусланг дэмжих чиглэлээр бол одоо анхаарч өгөөч. Хөвсгөл аймгийн маань хойд хэсэг болсон дахад энэ хотгорын одоо 2 сургууль маань өнөөдөр бас ингээд 100хан галгаатай 90 жилийн өмнө сургууль бол 46 100 галгаж байна. Цагаан нуурын сургуульд бол одоо 20 гаруй 100-ыг ингээд галдаг. Өнөөдөр бас энэ сургалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бол үнэхээр хүндрэлтийн ажиллагаа болсон. Цагаан нуурын сургууль маань бол нийтдээ бол 20 одоо 3 4 онд бол 9 удаа одоо төсөл одоо тендерын зарлагдаад бол яг энэ төсвийн үйл ажиллагаа нь бол хэрэгжихгүйгээр ингээд одоо төсвөн гутсан байгаа. Уулзалтад төрийн 63 байгууллагын 210 алба багч оролцож санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал Мөрөн сумын засаг дарга 50 баяр өрийн хамгаалтын далан барих ажлын цагуулжилтыг шийдвэрлэж өгөх хүсэл тавьсан. За 2010-аас 2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер буж 400-ээс 900 сая төгрөгийн хохирол амссан байна. Гэвч 15.4 км уртаа өрийн хамгаалтын далан барихад шаардлагатай цагуулжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна. За ингээд ерхий сайд Зандаг шатар 2027 оны төсөвт зарлыг нь тусгуулах орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болголоо.